Монгол Улсын их хурлын 2020 оны намрын ээлжид чуулганы өнөөдрийн үдээс хойшоо нэгдсэн хуралдаанаар Улсын их хурлын даргаыг сонгох асуудлыг үргэлжлүүлэн илчлээ. Асуудлаар Улсын их хурлынхаа ардчилсан бүлгээс авсан завсарлагын хугацаа дууссан тул Монгол Улсын их хурлын даргаар ням осрын учрлыг сонгохыг дэмжих гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 82.5% нь дэмжлээ. Хуралдаан даргалагч Улсын их хурлын дэд дарга Бат Эрдэнэ Улсын их хурлын даргад гишүүдийн өмнөөс баяр хүргэж Улсын их хурлын тамгыг гардууллаа. Үүний дараа шинээр сонгогдсон Улсын их хурлын дарга үг хэлсэн юм. Тэрээр хэлсэн үгэндээ төрийн дээд эрх гагцхүү ард түмнийх ардчилсан төр төс парламентын цэцгэлээ бэхжүүлэхийн төлөө үндсэн хуулиар сахин баримталж хичээнгүйлэн ажиллахаа илэрхийллээ. Улсын их хурлын эрхэм гишүүдээ ард түмний илж төлөөлөгчдөө төрийн эрх барих дээд байгууллага Улсын их хурлын дараагаар ажиллах итгэл хүлээлгсэн та бүхэнд гүн талархал илэрхийлье. Төрийн дээд эрх гагцхүү ард түмний хүчээр миний бие ард түмнээс уг сурвалжтай, их ундрахтай, ардчилсан төрт ёс, парламентын засаглалаа бэхжүүлэхийн төлөө үндсэн хуулиа сахин баримталж хичээнгүйлэн ажиллах болно. Ард түмний илж төлөөлөгчдийн олон ургалж үзэл бодлоо уралдуулах чөлөө тендэр, олон намын сонирхлын олон бүлгийн өргөн төлөөлөл оролцоотой парламент мэргэжлийн мэтгэлцээний өргөн талбар байлгахын төлөө хичээж ажиллах болно. Улс орны эрх ашигла энэ тэргуунд улс төрийн намын асуудлаа хойш нь тавьж үндсэн хууль, дээдлэн сахих өргөсөн тангараа баримталж хууль тогтоох үндсэн үүргээ биелүүлж ажиллахыг та биднийг илж төлөөлөгчөө болгосон олон түмэн шаардж байна. Монгол улсын эдийн засгийн тусгаар тогтнолыг баттгах, Монгол хүний эдийн засгийн эрхчлөлөг дарахлахын төлөө гарц шийдэл, санал бодлоо уралдуулж ажиллахыг бодит нөхцөл байдал сануулж байна. Улсын их хурл төрийн зурчлаас хувийн хэвшлийг чөлөөж, төрийн оролцоог хумж, шударга өрсөлдөөний хөхүүлэн дэмжих бодлогыг тууштай хэрэгжүүлэхэд анхаарах ёстойг Улсын их хурлаас хилэлцэн баталсан төсвийн хүрээний мэдэгдэлд төсвийн орлого дотоодын нийт бүтээгдэхүүний харьцааг 2026 онд 30.9%, 2027 онд 29.3%, 2028 онд 28.2% болгон бууруулах зорилт тусгагдсан нь төрийн оролцоо багасж зах зээлийн боломж улам өргөжхийн эхлэл болсон. Төсвийн нийт зардал дотоодын нийт бүтээгдэхүүний харьцааг 2028 он гэхэд 28.6% болгон бууруулснаар төсвийн зардлын үр ашгийг нэмэгдүүлж, эрэлтийн гаралтай инфляцийг хязгаарлаж, мөнгөний бодлоготой уялдан дунд хугацаанд инфляцийг бууруулах нөхцөл боломж бий болно. Орлого суурилсан зорилттой бүлгийг дэмжих, орон сууцчлалтын бодлогын хүрээнд хөнгөлөлтөө ипотекийн зээлийг зорилттой бүлэг чиглүүлж, бодит хэрэгцээтэй өрхүүдийн үр дэмжийг нэмэгдүүлж, хэрэгжилтийн хийдлийг арилгана. Улсын их хурлын эрхэм гишүүдээ улс орон ард түмнийхээ язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдлж, үндсэн хуулиа сахин баримталж, эрх зүйн эрүүл орчныг бүтээхийн төлөө олон ургалж үзэл бодлоо уралдуулцгаая. Монгол улсын эдийн засгийн тусгаар тогтнол, Монгол хүний эдийн засгийн эрхчлөлөг дарахлах эрх зүйн иж бүрийн шинжилгээний төлөө хамтдаа ажиллацгаая. Мөнх тэнгэрийн дор Монгол улс мандан бадрах болтугай. Улсын их хурлаас батлан гаргасан хууль тогтоомжтой хийдэл давхардалтай, өөр хоорондоо зөрчилдсөн, цаг үеэсээ хоцорсон, нийгмийн харилцааг зохицуулах чадваргүй, хүний эрх эдийн засгийн эрхчлөлөг хааж боосон, зөрчилдөж хязгаарласан хуулиудыг иж бүрнээр нь өөрчилж, хууль тогтоох, засгийн газарт хяналт тавих үндсэн үүргээ биелүүлэхэд онцгойлон анхаарч ажиллах болно гэдгийг мөн тэрээр мэдгцээ. Улсын их хурлын нэр хүнд Улсын их хурлын гишүүн шалгуулахгүй байх давуу дархан эрхээс болж унаж байгаа нь үнэн. Ард түмний төлөөлөгч ард түмтэйгэн адил хууль шүүх юмн эрхтэгш байх цагт парламентын нэрүнд өснө гэдгийг онцолсон. Нэгдүгээрт парламентыг үндсэн хуулиа дээдлэн сахих хууль дээдлэх шударга ёс зүй тэгш эрхийн зарчмыг Улсын их хурл өөрөөсөө эхлүүлэн үлгэрлэх хэрэгтэй. Хоёрдугаарт судалгаа их өгөгдөл шинжилгээ ухаанд суурилсан цаг үе олон улсын чиг хандлага хэрэгцээ шаардлагат нийцсэн хууль тогтоомжийг хилцэн баталж байх үүрэгтэй. Гуравдугаарт олон ургалч үзэл бодлын мэтгэлцээний талбар байх ёстой. Дөрөвдүгээрт олон нийтэд илүү нээлттэй ойрхон ил тод шилэн парламент болж төлөвшөх учиртай гэдгийг тодтогсон юм а.